Юу ч юм. Сайхан амарсан хараа. Сайхан амарсан. Сайхан. Чи надад хайртай юм уу? Юу нэ? Яагаад вэ? Хайртай юм уу да? Хонгорхон Жюльетта минь дээ. Би мэдчихэв. Чи тийм гэж хэлнэ. Үгэнд чинь би итгэе. Гэвч андгаа тангарах чинь хуурамч байж мэднэ. Ай, дэрэм яами. Үннээсээ чи надад хайртай бол цэг шударгаар хэлээч. Хонгорхон Жюльетта минь сарс модны оройг салин мөнгөөр бүрхсэн ариун сараар андгаалъя. Сараар бүү андгаал. Сар бүр орчих замаа өөрчилдөг. Сар ойргон. Тэрний дагаа сэтгэл чинь өөртөө амархан байх үз. Тэгвэл хайрт минь би юугаар андгаалах вэ? Эрхэмлэн би чамайг шүтэж байгаа болохоор игэлгүй сайхан төрсөн өөрөөр андгаал. Андгаалж байна. Андгаалж байна. Андгаалж байна. Чи сонсож байна уу? Сонсож байна. Нэрээ. Хоржгон талд уурч байна. Үгүй дээ. Чи бид хоёрын сахиусан тэнгэрийг Эзэр Ромеолет чи хүүхдтэй байсан. Хэрвээ Ромеолет хоёрын хайр эмгэнэлтэд төгсөөгүй. Цаашаа үргэлжилсэн бол тэр хоёр хүүхдтэй л байх байсан баг та. Би ингэж яа да. Дахиж ярихгүй гэж амл. Амлахгүй. Амл. Тэгвэл чи надтай бүжгэл. Бүжгэлээ. Тий. Одоо юу? Чүсгүй юм уу?
Өрлөг их минь та чи яасан ирцэрээ? Эрхэмсэг Ромео минь. Жюлета ахат намайг явах цагаа сануулаарай гэсэн бүлгөө. Тэр цаг нь болсон болоо. Ах минь, ээж нь өглөөнийхэн цаг бэлдээт хүү? Зүгээр ээж баярлаа. Хараа. Хараа. Яасан бэ хараа? Би чамайг хүргэж хөө. Хэрэггүй дээ хараа, би өөрөө авчи. Хараа. Чи энэ томилтоор явдаг ажлаа болчих болдгоо юм уу? Болохгүй штэ хараа. Хараа. Танаа ажлынхан гэж дан харчууд байдаг гэсэн. Тэдрийг нэг нүдэрээ чарахгүй гэж надад амал. Нэгийг харж нөгөөг мартах нь би биш ээ. Харин чамд амлаж юм да. Хараа. Чамайг байхгүй агуур би их ганцаарддаг штеп. Чи ер нь ганцаардал гэдгийг юу болохыг мэдэх үү? Ганцаардал гэдэг бол хамгийн амттай булаацдчихдаг хүн байхгүй болохоор тэр нь амтгүй санагдаж хөрөгчөндөө хадгалагдсаар хагаад муутахыг хэлдэг. Чамтай байх бүхэл бүтэн нэг өдөр нэг цаг юм шиг. Нэг цаг нэг минут юм шиг. Минут нь секунд, секунд нь дойл юм шиг санагдах. Бурхан минь. Миний нээлдэг рам яг юу юм? Нээлдэг болохыг надад хэлээд өгөөч. Харин чам руу өдөр бүр залгаж байна да. Би чам шиг гайхалтай хайрыг олох гэж зөндөө хайсан, тэгээд олсон. Одоо харин алдчихмааргүй л ш. Заавал ярээрэй. Ярина харин. Харин чи надгүйгээр бити ганцаардаарай. Хайртай шүү. Хайртай. Баяртай хараа. Хараа. Яасан хайр нь явцсан уу? Явчлаа. Энэ охин ер нь дандаа яарч явах юм аа. За. Хүүмэн. Би ер нь чамд хичнээн удаа хэлэх ёстой юм байна. Хэдий болт чи ингэж явах гээд байгаа юм бэ? Миний хүү чи одоо том эр хүн боллоо. Амьдралаа дөхнүүлэх нас чинь өнгөрлөө штэ. За. Ээжтэй яг одоо шийдвэрээ хэлнэ. Ээжээ. Яг одоо шийдвэрээ гаргах гэхээр нэг асуудал байна. Юу? Ямар асуудал? Хараа. Миний хүүгийн бие хаанд нь ямар нэгэн асуудал байгаад байгаа юм биш үү? Яагаад байгаа юм ээж? Хүй, битгий ич. Ээж нь хоёулаа эмнэлэгт очиод зүгээрээ миний хэв ирвэл. Гүгөө. Таны өмнө цоо ирвэл ир хүн зогсож байна гэж хэлэх гээл. Тэгээд чи шийдвэрээ хэлээч тээ. Ээж минь дээ. Би тэрт ярьсан юм байгаа хаа. Зүгээр л миний хийснийг хийч. Тэгээд бүх юм сайхан болно. Чиний хэлснийг үү? Ой. Би ер нь чиний ач буйныг чи үзэгч яамаа. Зүгээр л надад ач хүчийг минь гаргаад өгч. Хүмүн. Чамаага хань ижилтэй болцохоод үр хүүхдүүдэд тойруулаад инээж байхыг чинь би хармаар байна. Хүмүндээ амьдрал гэдэг чинь зөвхөн зугаа цэнгэл эд хөрөн гэхээсээ илүү хоёр би нэг болохыг хэлдэг юм штэ. Ээж минь дээ, бидний үе та нарын үеэс шал өөр. Тэгэл юм хэлэхээр та нарын үе өөр, бидний үе өөр гэж ярьдаг. Юугаараа өөр юм бэ? Бидний үед ч гэсэн яг та нар шиг ийм л хүмүүс амьдардаг байсан. Тэгэж ярих юм бол миний үеийнхэн чинь бие биенээ хүндэлдэг, бүр айж ичдэг, үнэн чээр дурлаж, жинхнээсээ хайрладаг хүмүүс байсан юм шүү. Тэгээд та нарын үеийн тэр гайхалтай жинхэнэ хайр чинь танийхаар бол одоо юу гэсэн үг юм бэ? Хайр гэдэг бол эхнэрийнхээ залуу нас сайхан царай зүсээр олон жил гоёж эзэмшиж эдэлсэндээ улам их хайрлах сэтгэлээр ханддаг эр нөхрийн сэтгэлийг хилдэг юм. Хайр гэдэг бол нөхөр нь амьдралд алдахад уучлж ухааруулж чаддаг эхнэрийн сэтгэлийг хилдэг. Хайр
гэдэг халуун дотнохон энэ юус юм эмзэгхэн мэдрэмж хайр гэдэг хаурын анхны борон дуслаад юм харин энэ гэрэлт очлон хүмүүс бид хасаараа хаурын бараа намрын салхин хач гисэн хайрдын дуархаа амьдрал өөрөө хайр юм хайр гэдэг тэнгэрээс од мичтийн өнгө юм тэмүүсэн сэтгэл хайр гэдэг тэргэл сарны зөөлөн тусгал юм харин энэ гэрэлт очлон хүмүүс бид хасаараа хаурын бараа намрын салхин хач гисэн хайрдын дуархаа амьдрал өөрөө хайр юм Яна, их цаг нь болцсон уу? Ха? Цаг нь уг нь арай болоогүй. Гэхдээ юмгийн ижил хурлаарай. За. Нөгөө цэцгийн гараж тавих мартва. За. Ээж надах. За, өөр За. хөөстэй. Болсон миний хөө. Бүх юм окей. Жамбо, мерхаба, салутон, кумуста, баршандети, намасти, суари, свейки, сэмбану, амрбану, сэнсубу, санчбану. Ирак, Танзания, Намибси, Бутан, Чечен, Куб, Ган, Кен, Гайти, Нигер, Чад, Судан, Филиппин, Камерун, Йордан, Пакистан, Энитхик, Сомали, Мозамбик, Афганистан. Олон орман айдж юм үзлээ. Нүдтэй сэтгэл байсаж удаан аялда. Хэрэн хисэж хандаа. Өмнө зүйлийг үзлээ. Тэмээр хийслээ. Тэнгис намаа гатамлаа. Дэлхийн ертөнц ямар агуу юм бэ? Дээр нь байгаа хүмүүс ямар олон юм бэ? Зугаацмлийн хот Лас Вегас, хайр дурлалын өлгий Парис, Южид Мерганч хот Амстердам, хайрын хагун шөнүүд Буэнос, Ирак, Танзания, Намибси, Бутан, Чечен, Куб, Ган, Кен, Гайти, Нигер, Чад, Судан, Ирак төчлөө аимшигтайнаас олон хүний амийг аварлаа. Сэрт байлаа. Шүүх суман дондор сужиж явлаа. Хүний нутаг харийн газарт хасаад хөтлөө. Олон орноор идэж юм үзлээ. Нүдтэй сэтгэл байсаж удаан аяллаа. Хэрэн хилж хандаа. Орон гэртээ ирлээ. Халуун нутаг төрсөн гэртээ бүр мөсөн ирлээ. Орон гэртээ ирлээ. Хуман. Гинтим бидэг. Аха. Аха таш яасан сони юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Яагаад сонин ирнэ гэж Хий чимээг үлсч яаж байгаа юм бэ? юу гэсэн үг юм бэ чи? Хүн чинь гэр орондоо ирэхийн тулд заавал хийж ярьж ирэх адгүй өстэй чи. Хэлэх хэрэгтэй байлгүй яах юм Ийггүй бэ? яаж тосон дээрээс нь юм бэлдэж шүү. Тэгдэггүй яах юм бэ миний хөө? За яах вэ? Ээж. Хүн үнэндээ тэнүүчилж амьдрах хасалхлаа. Илбэрэл сайхан ээж дээрээ инхри бяцхан дүү дээрээ элгэн нутаг төрсөн гэртээ бүр мөсөн ирлээ. Ятаа минь гэж бүр мөсөн ирлээ гэж юу?
яадаг минь яадаг Тэгдгүй явахтай ээжээ. Ангахаа минь дэгдэх минь. Ни бомбогтой Үгүй, бачтай аптай Ээжээ. Наа ээж бүр гарч бүр сэтгэл хөдлөж Сайн хийж. хүү маань ирсэн юм чи. Өнөөдөр чи энэ баярыг тэмдэглэх ёстой байсан. Тэмдэглэе ээж. Хүй. Ээж хийсэн миний мөгөөч. Ээж нь чамаага ямар их сонсож. Бабада болчихтэй. Миний хөө. Nii батла. Ээж чи магнат цаа хагарлаа да. За сайн уу минь. За юу вэ? Оо яагаад вэ? Зөө. Хаанаа дагай. За яшиг. Том болчих юм уу? Бонжигдээ болчихдээ. Ээжтэй нэлурдгаар нэлур хөө. Холон бүдүрцэн яа. Ямар мундаг том ир болоо вэ? Яа, гар марны ямар байх болсон юм бэ? За юу вэ? Хага сансан шүү. Дүгээ сандаа. Гэрээч их сандаа. Гэртээ ирэх ямар сайхан юм бэ миний дөө. За. Миний дүүгээр юу вэ? Ажил төрөл юу хийж байна? Хийж байгаа ажил уу? Тэ? Хуваарь бизнес хийж байгаа шүү дээ. Сайн байна штэ мэдүү. Хуваарь бизнес эрхлээд гэр орноо өдий зэрэгтэй авч яваад ээжигээ харж андаад ийм сайхан амьдарч байгаа ахын дүүрээ үнэхээр их бахархаж байна. Бас баярлж шүү. За. Ах нь одоо ирээд хэсэгтэл уучраа болохгүй байх. Ахтаа сайн туслаа шүү мэдүү. За. Юу сонирм асуудаг юм мэдээч шүү дээ. Улаанбаатар гэдэг чинь тэр чигээрээ бий байна. Удамжны зөлбөн им муурнаас ахуулаад хамгийн саг хүүхнүүдтэй клабуудыг мэднэ яваад тоо. За. Хүүхэн гиснээс тэгээд найз охинтой болсон уу? Найз охин багтай. За тэгээ юу гэх юм? Найз хүүхэн үү? За тэгээд найз хүүхэн байгаа мó? Орж ирээл хүн шалгаагаадах юм. Харин та өөрөө найз хүүхэнтэй болсон уу? Явуулын үнд ямар юмных найз хүүхэн байж дээ юм чи. Аха. Тэ айд нь гоё. Юу? Харн гоё, шарн гоё. Юу яриад байгаа юм би чи яриад байгааг ойлгохгүй. Аз нь гоё, Европ нь гоё. Яагаад байгаа юм бэ? За өмнө. Европ нь гоё. Жиг юм. Европ тэв нь гоё гэж хэлж байна. Аллаа юм байна. За аха. Өнгөнгийн амьтдын дундаас ирчээд арай үзээгүй юм биш үсттэй. Яана. Үзээгүй шүү дээ. Яана харин. Бурхан минь. Энэ зандан шиг шахсан ахыг минь ивэдтэй багтаач хайр. Амьдрал бол зугац ингээл юм. Амтудаар сохин бүсгүй шүд юм. Амьдрал бол мэдрэмж таашаа юм. Амарлан янаглах инхэлэд юм. Хэлбэр загварт баригдах хэрэггүй. Хэнийг нь таалагдах бас алгагүй. Хүн бүхэн зугац ингээл дуртайштэй. Үстэй тэмчих орсон хэрэггүй. No, 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 no. Зүрхүстэй тэмчих хэрэггүй. Oh yeah, yeah, yeah. That's all the hundred shoe. Амьдрал бол хөөс тачаал юм. Чихэн чивнэх нэлохон өгс юм. Амьдрал бол төргөс мэдрэмж юм. Чад маань үсгэн бига үзэссэн юм. Хэлбэр загварт баригдах хэрэггүй. Хэнийг нь таалагдах бас алгагүй. Хүн бүхэн зугац ингээл дуртайштэй. Үстэй тэмчих орсон хэрэггүй. No, 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 no. Үстэй тэмчих хэрэггүй. Oh yeah, yeah, yeah. That's all the hundred shoe. No, 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 no. Basta сэтчих хэрэггүй. Oh yeah, yeah, yeah.
Энэ ямар балер вэ? Заах минь ажил төрлөөсөө төрүүлээд наад амргийнхаа асуудлыг зохицуул. Дүүн тэгжил туслая да. За. Одоо бүр аавда авгаа авахыг заана гэчээр ахтай янз бүрийн заах гэдэг юм чи. Үнэхээр үзээгүй бол яах вэ? Зааж өгье да. Ахыгаа 50 байлгаа. Наад чинь дандаа ядарсан байгаа шүү дээ. Энэ дүү томрох чи ямар хэцүү юм бэ? Янз бүрийн заагаад ах юм надаа. Нэрээ сонноос ээж ах үзээгүй гинэ. Ой. Юу? Хой. За минийхөө. Ээж нь хүүдээ бүр гараа гаргаж ээж цай чансан шүү минийхөө. Сайхан тухтаа. Хүн танийхаа гарын цайг уугаагүй ямар их утсан юм бэ? Тэгэлгүй яах вэ миниймгүр. За эд минийхөө. Ямар гоё юм бэ? Энэ жинс дээрээ. Наа уцсан чи мессеж ирээд байгаа юм шүү. Тийм бэ. Ээж их хартаа. Сүүлийн үед бүр уцсаасаа салхаа байсан. За. Товчлууртай уцсах одоод тоочтой уц руу орсон шүү дээ. За. Уцыг бол үнэн хашраадаг болсон. Хаанаас чи мессеж ойроор хэрээд байгаа юм да. Одоо харж. Ээж. Ээж. Юу мессеж ирв? Зар. Заа. Тий, зар сурч. Хүнийг хараадах да. Ямар зар юм? Яагаад вэ нэг ингээд янз бүрийн шинэ гутал брендийн хувцснууд гээд янз янзын зөндөө олон зарнууд ирдэг үстэй. Миний үгээ утсанд ирсэн байгаа. Өөрийнхөө утснаас хараа. Надад ерөөс ирэхгүй яа үзье. Үгүй, миний үгээ утсанд даа. Үгүй энэ хараа ингээ ээжээр тоглоод идэх утсан. Өөч тийм. Ээжээрээ надад авч. Ээжээр тоглож. Хаалга ээж. Минийхөө цайгаа 50 үү? Энэ 39. За мэдчих штэ мэдчих. Одоо яах юм? Юу гэсэн үг яах вэ? Ахад юу ч яах яах юм? Байж л үү гэлтэй. Байж гээ. Тий. Энэ 39 дээр хоёулахнаа байх хэрэгтэй та мэдчих юм штэ. Тэрийг аваад гарахгүй чи. Ээж хаалга. За одоо. Бүр ингэх юм те? Битэрт ярьсан юм байгаа. За. Чи өөрөө бас харагдаач. Би. За. За минийхөө хайдав. Инки. Намайг та сүүлд ярихад та сэрт байсан те? Тийш үү яасан? Ээж харагдаа яг сэрхүү. Миний хүч ямар гой зөгтг юм бэ? Сэр чинь Африкт байдаг үлөө. Юу яриад байгаа юм бэ чи энэ өрөөс юм мэдэхгүй. Сэр чи яахлаараа Африкт үжид. Сэр чи Азийн улс шүү дээ. Үгүй ээж цай тэгж хэлсэн юм аа. Өө ээж та бас мэддэг юм уу хаашаа? За ээжтэй 5 3 өсөд. Сэр чи байна шүү. Африкийн улс биш Азийн улс байхгүй. Баруун талаараа Йордантай зүүн талаараа болохоор далаа тэгсэн. Ээж нь ястаа. Хүрээлэгдсэн орон шүү дээ. Ярмаар байж шүү заа ёо. Дөлгөөч эрхэмсэг бүсгүй би ямар ч цаанууглааны тос шиг хайлуулна хайр дурлал уучраад хөл алдахгүй харцтай үрдэж гайхан бүсгүй амьдрал хайрын директораараа бүхий хүслэг үйцээсэн сайхан бүсгүй би амьдрал хайрыг нэр дугаараа би сэтгэлдээ мэдэрсэн бардам бүсгүй би миний сэтгэлийн гүндэх нууцыг мэдхийг хүсэж чи алж харахгүй чиний ертөнцийн болох хүслийг тааж мэдхэн дэндүү амархаа мөн автар нэр надад байлаач амраг хэсэлийг түүгээр олох юм гэж юу эд хөрөнгөх мэл надад байлаач энэ хүн надад хайрыг мэдрүүлэх юм гэж Сайн уу хонгор минь?
Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Хаалганы цаана баг хөшөө болох төглөө шүү. Уучлаарай. Чамайгаа би ядарч байгаа гэж бодоод тэнхээ оруулдаг витамин авчирсан. Хонгор чамайгаа санаад битрэх төглөө шүү. Би харин зочинтой байлаа л да. Тавьчгаа наа чи манай зочин байгаа. За танилццгаа. Энэ миний сирэс дагуулж ирсэн найз. Сэр хүн. Тий харалтаа сэр хүн. Сайн байна уу? Өршөөгөрийн хонгор минь би хаантахаар ярих уу? Нэрээ. Африкаар ярихгүй. Олон улсад англи хэл. Hi, how are you? Hi, how are you? I'm fine, and you? I am Namra. My name is... Jack. Jack? Yes, I am Jack. Хонгор минь энэ одоо юу их сахалсан болсон хүн бэ? Энэ хүн лав 100 жил усанд ороогүй тийм. Хөрхимэнтэй усгүй газрын хүндээ. Би харин соёлт ертөнцийг үзүүлээгээд Монголдо дагуулж ирсэн. Бас үзүүлэх юм байна. Ой, миний хонгор ийм сайхан сэтгэлтэй. Би чамайгаа аргагүй сайн таньд байгаа шүү. Nice to meet you. Welcome to our home as well as yours. Oh, thank you very much. You are so kind. Хонгор минь энэ хүн халтарч гисэн овойлдаг юм гэж. За ингэ бодито. Миний сирэс дагуулж ирсэн найз аян замдаа ядарсан байх. Жохон амраг. Харин хоёр дагарч хооллол ясэ. Тэгэлгүй яах вэ? Чинийхээ дуртай ресторан. Дуртай зоогийг нь зооглол ямар вэ? Би хувцас авах хэрэгтэй. Хэрэггүй дээ миний хонгор. Чи надад яг энэ байгаа энгийнээрээ таалагддаг. Тэгэлгүй яах вэ? Энгийн болгоноос гайхамшиг бий болдог. Гоёмсог цэцэг хүртэл шорооноос ургадаг биш үү? Тийм шүү. Oh, see you. See you. Single. See you. Please wait, single. Single. Hey, single, just a moment. Юу болж байгаа? Сэр хүн. Энэ юу хүн бэ? Манай бэр юм бэ штэ. Тийм үү? Миний хүү. Ээж нь хүүгийнхаа дуртай шөлтөө хоолыг хийчихтэй. Миний хүү. За одоо хооёж. За миний хүү. Сайхан тухтахан суугаад хоолоо идчих. За тэр яг үеж наашаа суудаа та. За. Түрүү юу болоод өнгөрөв? Юу болсон юм? Сая зингэлтэй гардаг хүүхэн хин ээж? Ямар хүүхэн? За маяглаад байгаа шүү дээ. Сая зингэлтэй энд нэг хүүхэн байжгаад хамт гараа явсан биз дээ. Энэ хүүхэн байсан юм уу? Яа таа бэ ээж? Гэхдээ би ерөөсөй ойлгохгүй чи надад нэг тодорхойхон шиг яриач. Одоо нуугаад байгаа юм уу? Юуг нуудаг юм бэ?
Тэгээ яагаад байгаа. Сайн энэ зингэлтэй байж байгаа гарсан хүн хийн гэж би асуугаад шүү дээ. Ямар хүүхэн юм бэ? Юу байсан бэ? Чи надад тодорхой хэлдэ. За ээж битгий маялаа дээ. Сайн ч нэг хүүхэн байсан биз дээ. Англиар яриад Welcome to our home mom гэдэг англиар ярьсан биз дээ. Англи хүүхэн манад ирсэн юм уу? Яагаад байгаа бэ чи? За маялаа дээ хэлэлтээ саяны хүүхэн хийн зингэлтэй хамт гарч явсан. Тэгвэл англи хэлтэй бизнес. Юу бизнес? Бизнес. Юу бизнес яриад байгаа юм бэ? Мөнгө олдог бизнес ээ. Миний хоолой халуун дээр нь идэ. Ээж. Ээж нь гал дээр юм тавьцаа. Наадхаа хоолой халуун дээр нь идэ. Юу мөнгө олдог бизнес яриад байгаа юм бэ таа чинь? Мөнгө олдог бизнес бэр юм байна шүү дээ. Чаалга. Миний хүү ангаалгачгаа ээж нь энд ажилтай байна. Батж байна. Чи хүсэж байна. Чи хэн чимэгтэй үгсээ чи уйраа. Чи чимээгүй юу гэхийг чин имэж байна. Хүсдэг таксико. Өчнөсөх хэрчүүдийн харц хүсэл тачаа. Утгагүй ярхан надад түнхэсэн юм бишээ. Уртхан бэнгэн шутлаг хэрэггүй. Үнэндээ надад чаа. Надад чинс мэт дурлан шүслэг тачаангүй би. Амраг сэтгэл тхалан чи хизэж харамсахгүй. Үнсэлмэр байна уу залуу түрхүүлээ гэж. Үнэхээр чамд намайг татах өвдөс байгаа гэж юу. Надад мэдрүүлээч илүү жаргаагач. Өнгөн хэд дуртай би явахын тэр чинь би баа. Чүдээ шугал хатсан бүртэх хуртай. Жипэг тасагт илүү дуртай. Аваа нэрчүүдийн зүрхийг удаасан онцгой төс ялдамтай шүслэг тачаангүй би амраг сэтгэл халуун чи хизээч харамсахгүй тэгвэл түрхүүлээгээч үнэхээр чи намайг хүсч байгаа би мэдж байна. Уучлаарай та. Уучлахгүй. Та юм бэ? Уучгаана. Яасан. Хөөе би гаш томтон биш хөөе та ч яагаад байна. Хөөе тайван байна. Хөөе юу цагдаа тайван байгаа чи. Би гаш томтон биш ээ тайван бай гэдэг чи яах. Бүш гаш. Гой. Яасан бэ?
яаж байгаа бэ? Энэ үг чи орж ирээ шууд хүн мөрөгч юм. Юу яриад байгаа яагаад хүний шууд орж ирээ мөрөг? Эцэгтэй минь тайвшир. Энэ хүн чинь Гач донтон. гү. Юуных нь гач донтон байх юм бэ? Энэ хүн чинь манай эзэнтний хамгийн дотных нь хүн. Тий. Дотных нь хүн байгаа юм аа. Сайн эзэн юм уу? Сайн. Тий. Сайн эзэн. Тэгээд аль түрүүний тэгээчгүй. Цэнгэл хайцсан. Цэнгэл хайцсан юм бэ? Юу? Гэртээ байхгүй л байна? Гэхдээ байхгүй байгааг нь би харж штэ. Хайцсан. Дэлгүүр явсан. Тэгээ хизээ ирнэ гэсэн. Хизээ ирнэ гэсэн. Удах байх уу? Гү. Гэтэ би сайн мэдэхгүй байна. Эцэгтэй намайг уучлаарай. Би үндэ мэдэхгүй. Эцэг урагшлаад. Тэгээ цаатганд чинь гинтийн бэлэг баригээд ирсэн. Эцэгтэй минь та уцтаж ирэхгүй яасан юм те. Эзэнт нь таныг ирнэ гэж мэдээгүй л дээ. Өөрөө сайн найзсан гэсэн үү? Тий. Энэ бүр багын дотныхан сайн найзна. Сайн нэг их юм ботчоог үсттэй. Би таныг цэнгэлтэй дандурчлаа. Яж яхад юм ч хэлэх юм бит. Баднавчаар дуух юм хийгээд ир. Хэрэггүй би. Зүгээр суу. Хийх ёстой үнсэн ажил нь. За, эцэгтэй минь тайвшир. Ноёнтой минь таач гэсэн тайвшир. Бадмаа. Жакусанд халуус дүүргээд би усан дармаар байна. Сая юм хэлсэн үү? Юу гэсэн бэ сая? Би усан дармаар байна. Жакус халуус дүүргээд. За. Тэгэлгүй яах юм бэ? Жакуз. Энэ үйлчлэгч бүр зөнцөө. Гэхдээ тэгээд ч ер нь гэрийн үйлчлэгч залуу хүн байвал дээр үсттэй. Тэ? Тий. Яхаар юм хөгшөө аваа ажил тавчих юм бүү мэд. Ерөөс ойлгохгүй. Цэнгэлэд хаацалаад үг хэлүүлдэг болохоос биш хөөгөж явуулчихмаар л гэдгийг. Замдаа жах ядарчлаа. Таныг орхиод өрөөргөө орлоо зүгээр үсттэй. Зүгээр. Окей. Миний тэр шиг ийш нь хураачих. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Заац. Гэртээ байгаа юм шиг байгаарай гэсэн үү? Энэ одоо хэний гэр орон болж таарад байна аа? Ээж Тэгш гарцсан уу? энд юу болов? Чимэг. Бити надаас юм асуугараа заа. Юу ч бити асуугаа надаас. Юу яриад байгаа юм бэ таач? Би асуу чимэг. Бити юм дуурай талтаа чи аяархан байл та. Би тэгвэл цэнгэлрүү уцтаж асуулаа заа юу? Юу болоод байгаа? Хүй, цаац чинь уцаа орхио явцсан байлээ шүү дээ. Тэгвэл та тэр хамт гарсан хүүхнийг нь уцсан мэднэ үстэй надад өөдөлтөө. Тэр хүүхний чинь уцын байтгаа би нэрээж мэдэхгүй. Юу яриад байгаа юм бэ таач одоо? За чимэг аяархан. Чимээгүй л гэдэг юм юу гэсэн үг юм? Бити надаас юм асуугаа даа би мэдэхгүй юу ч мэдэхгүй би. Энэ гэрт юу болоод байгаа юм? Энэ муу цэнгэл юу ямар тавцсан байна. Би энэ цэнгэлийг ирэхээр нусын суугаад гадсан заяа та харж байгаа юм дөө. Хөөш. Чи яада гэж муу ганц зүгийнхаа нусын сугалах гээд байгаа. Тэгэхгүй яа энэ гэрт юу болоод байгаа юм чи? Хөөш. За тайвшир та чи чинь жоохон тайван байж л да би чамд. Юун тайвшир гэж юу яриад байгаа? Жоохон тайван байхад тэгэл болох гээд байгаа байхгүй юу? Та ч одоо юу яриад байгаа юм бэ? Та яагаад энэ хүүхний хажууд зарцаагаа одоо доошоо ороод байгаа юм? Хүүшээ. Энэ цэнгэлийн бизнесийн ажил бүтчихлэвэл би юу нэг хинч болсон яадгийг. Миний хөө. Энэ хоёр бизнесийг харин хооронд нь уулзуулж болохгүй шүү. Юугаа яриад байгаа юм бэ таач одоо? Чи бизнес мэддэггүй мүү чи? Мэдгүй. За ээжтэй амлчих. Би энэ хоёрыг хооронд нь уулзуулахгүйгээд амлчих. Таач одоо юу
Балаа юм яриад байгаа юм. Юу хооронд нь уулзахгүй гэж амал гэж би яхаараа танд амлах хэвээр юм. Чи тэгээ амлахгүй юу аа? Амлахгүй. Ямар муухай амт юм бэ чи? Өчнөө олон жил бит хоёрыг хайж явчихаад тэний юм уу жоохоо юмыг амж чадахгүй байхдаа яах юм чи? За юу сүтэнтэй. Ихэн санаа үрийн санаа хатна гэдэг үнэн үг юм байна л доо. Сүүлийн үед миний зүрх мөрх амар өвддөг болоод байгаа. Яагаад ч байгаа. За. Ер нь би өшөөгөн зүгээр За. нөгөө гэрлүүгээ явсан дээр. За тавьшир. Хурдаа чи тэгээ амлах гээд байгаа мó яах гээд байгаа юм бэ? Энэ хүн амт байж ямар хэцүү юм бэ? Зүрх өвдгöd байгаа юм. Юу амал. Хурдаа амлчаач тээ. Ямар ядаргач. За амлий. За миний хүү ийм сайн штий миний мөхөө чинь. За ээжигээ уучлаар юм чинь цэнгэлдэл бид хоёр тусуулж байгаа штий чи ойлгож байгаа үү? Миний хүү Таан голов. чи Хөөе ээж. чи онгойлгоч. Таан голгош. Чи амлсан биз дээ чи онгойлгоч. Ээж. Паа ямар бэлэр юм. Би яаж энэ хоёрыг чи хооронд нь уулзахгүй. Таад өдөө онгоолгооч дээ. Сайн байцгаана. Хонгор минь. Гү та чинь монголоор ярьдаг байсан хэрэг үү? Юу? Та наваа нөгөө нэг манай эхний өрөөсөн Жакта андуураад ах шиг байна да. Ихрээ. Ти ихс нэр хичээ марччих. Хонгор минь. Жак гадаад хүн. Харин та чинь монгол хүн. Яах вэ? Амьдрал юу их тохиолдохыг алив дэрхээ. Жакийн жаргалын аав ээж хоёр нь багтан сатсан. Тэгээд Жакийг аав нь сэрдүү дагуулж яваад жаргалын дээжтэйгээ үтсэн дээ өөр. Ямар өрсмөр түүх вэ? Тэгээд Жак хоёр хоорондоо хэр их холбоотой байдаг байсан бэ? Хөөхөдөө тэгээд энэ олон жилийн дараа өнөөдөр л уулзчихж байгаа юм тий? Тэгээд би уулзаж байна. Ой, миний хонгор. Хонгор минь. Чи миний юм ухаантай сайхан сэтгэлтэй шүү дээ. За би өөрөө чинь өрөөнд чараач ёо. Хой. Члэр ийш орж болохгүй л дээ. Яа. Харин тийм. Юу? Энд манай эхний өрөөс Жак амарч ийн л да. Жак? Тийм. Хонгор минь. Жак ягараа бид хоёрын амралтын өрөөнд удаж байдаг үлээ? Харин тийм. Юу та өөрөө л Жакийг гэртээ байгаа юм шиг сайхан тухалж амраарай гэсэн гэв үстэй. Тэгээд ч та хоёр Жакийн өстэй орон дээр унтмааргүй байгаа. Oh my god. За таашраарай. Хонгор минь. Гэхдээ би Жакийг бид хоёрын орон дээр орж унтаарай гэж хэлээгүй шүү дээ. Харин тийм. Үгүй чи бодоод үзтээ. Жак бид хоёрын орон дээр хөлсөө хоожуулаад унтчихна гэж бодоод үзэлтэй миний хонгор нэрээ дийнтэй байгаа биш үү? Уучлаарай энэ бүхэн гэтээ арай эвгүй биш үү? Тийм үстэй хонгор минь. Хитрхээ. Бүр арай димдүү. Чи харамсан шүү зинглээ. Юу? За одоо наа хүүхнээ урд яв да. Ой, хонгор минь энэ хүн сайн юу гэсэн бэ? Чи энэ хүний хэлсэн үгийг сонсов уу? Сонслоо. Чи нэг юм хэлэхтэй хонгор минь. Би давраад байгаарай. Наа хүүхнээ аваад хурдхан шиг яваадах та. Ой, хонгор минь ус. Нэрээ дийлээд байна. Ус. Ой. Хонгор нэг юм их сонир хүмүүстэй харьцмааргүй байна ойлгож байна уу? Ой. Хонгор минь. Энэ мэтийн хүмүүсийг намайг тайвшраад гараад ирэхэд явуулсан байвал их зүгээр байх шүү. Ойлголоо. Тааширч за. Ой. Яа. Тара. Гинтин битээ. Хизээрси. Чи юу ич? Харин нислэг урагшлаа.
Тэгээ чамдаа гинтийн бэлэг барь гэж удаад хэлэхгүй хүрээд ирсэн. Гинтийн бэлэг бол чадсан уу? Зүгээр хэлээд ирчихгүй. Юу гэж байгаа? Чи намайг ирсэн дургу байгаа мó? Арай өөр хүмүүнтэй болсон юм биш үсттэй. Тэгээ тэрийг энэ ч авчирсан. Өөрөө мөрөд нуугаад байгаа биш үсттэй. Яа тэгэж. Бархан нь юм биш тийм муухай юм хийчихдгийг. Хацчих шүү. Тавалсан юм аа. Одоо хуусан дараа тий? Юу амар тоглолт. Иш орж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл Юу? Нөгөө мө бадамг залхаа угаач харин хаан тус дүргөөгөө лээ. Цэнгэлээ. Би чамд хэд хэлчихсэн юм бэ? Хөдөлгөөн удаатай, чих хатуутай, бас дээрээс нь залхуу. Хоёулаа хачил та энэ авгааг түү. За тэг яа тгийг арга хэмжээ аван заяа. Одоо харин миний муужгаа өрөөнд ороод яах вэ? Өрөөгөө романтик болгоод ээжээ. За. Хурдаарай. Энэ гэрт юу болоод байгааг надад одоо тайлбарлаад өгөх төө. За танд юу гэж тайлбарламаар юм бэ? Яах тайхаа. Юм болгон хоёр талтай штэ. Юу гэсэн үг юм? За та одоо надад тусалж чадах уу? Би энэ хоёр миний хувьд тийм ажил хэргийн уулзаж болохгүй байхгүй. Бити хачи юм яриад юу яриад байгаа юм чи? Чи хараад энд чинь заяа. Юу вэ гэртээ ирсэн чинь гаж донтон хүчиндэгч бүр энэ хорвоо дээр байхгүй сэр хүний ихрийн өрөөсөө хүртэл бочоод байж би заа юу. Хамгийн өрөлтөө нь юу гэж би энэ чи ээжигээ доромжлуулаад зар цавгаа болгоод доромжлуулаад байж ин за. Дүүгийнх нь буруу, миний буруу, бүгд миний буруу. Зүгээр одоо харин дүүгийнхээ хийснээр хийчихдэг. Бити олон юм ярьж чадахгүй. Яха. Наад асуулаа өөрөө хурдан зогсуулаад ач. Яаж тэ хаа? Та надад хайртай үсттэй хаа. Одоо гараад ирж тэ хаа тусалж та. Газ Юу яриад байгаа юм бэ? Чадахгүй гэж штэ би. Хөрхөө зөрүүлчтэй хаа. Түү. Нэгээр бити олон юм ярьж чадахгүй юм. Өөрөө надад асуулаа зогсуул. За юу. Таяас үүдгүй. Өчнөө олон жил ээж дээр хаж явж ирчих. Ийм хий би илүү чадахгүй. Энэ хоёр чи гараад ирээд уулзчихвал тэгээд бизнес бод. Тусч та хаа. Гараад ирэн штэ. Яагаад байгаа юм бэ та нар чи? Хөрхөө Өөлж унжаа маялах юм. гооч. Наашраш тэгээд. Би чамд хуурдаж байгаа юм биш заа юу. Ээжигээ бодоод яхаа чамд туслая за. Тагш шүү. Зүгээр Жигтэй миний. Хонгор минь. Та хоёр чи яагаад вэ наа? Явуулаа. Яс үнийг ойлгохгүй. Йоо, эндээс. Яс нэг. Хонгор минь чамдамнаас байдаад өгөөч. Жакусанд ус дүүрэгч хонгорн жоох амраадах юм. За. Пед мэдгч чи. Ямар хөөрцөн гарав. Юу явах бүр тулчих юм байна л дөө. Уучлаарай. Өөрөө ямар нэг юм хэлээд байна үгүй юу? Янз зүг яриаггүй. За, орч. Одоо ороо. Хүүе, сайн байна уу Бадамгч? Би таныг байна гэж огт мэдсэнгүй. Чи хүрээд ирсэн байсан юм уу? Харин тий. Хүүе Бадамгч. Та чи юу өмсчөө вэ? Энэ үү? Юу, энэ галтгоон би хоол хийж байгаа. Тий, чамд зориуч хаа. Одоо ороо. Хэрэггүй дээ Бадамгч. Хойлоо хоолоо идчихсэн шүү дээ. Нэртэй шүү дээ. Одоо амраад хайм бэ. Айцалтай хонгор минь Бадамгч. Ус дүүргсэн байлээ их баярлаа. Баярлаа. Зүгээр. Намайг ирэхийг мэдээ дандаа бэлэн байдагт баярлалаа шүү Бадамгч. Зүгээрээ. Их баярлаа. Хонгор минь. Гараад ирэхэд энэ митийн хүний асуудлыг зохицуулсан байвал их зүгээр байх юм. Тэгэлгүй яах вэ? Хөөгөө явууч. Окей, ойлгосноо. Хараа.
Чи минь яах шва? Бадмаа. Жакусанд халуус дүүрсэн үү? Яа, хэрэггүй. Ус хэрэггүй Бадмаа. Хоёул гадагш чагараа. Хаашаа? Бархны чамда гинтийн бэлэг өрий. Чи арай надаа Элвигийн цонх төрөвчтэй нь хасаар нь авч гэж байгаа биш үстэй. Хосоор нөө. Тийм, хасаар нь. Яагаад болохгүй гэж. Тийм үү? Хажуугийнх нь дэлгүүрт Шанелийн үнэн тасарсан цог байлаа. Яа нүдний удаа гэж. Энэ бизнесийг чи миний мэдгээс бүр даваад алга боллоо. Юуны чи бизнес? Ямар юмных нь бизнес вэ? Яана. Яасан хэцүү юм бэ би яа. Ёстой. Дааварчин за би энэ мүү цэнгэлэх ёстой. Сургаад өгөн заяа би танд амлая заа. За хүүмэн наад чи хизээж ухаарахгүй. Ухаан оруулан заяа би. Чи намайг ер нь ямар хөө байдалтай амьдарч байгааг харж байгаа үстэй. Ямар хэцүү амьдарч ийн гэж. Хүй энэ хоёр ингэ зэрэг гараад ирвэл одоо яана би хай. Нүр хаашаа нүдэм. Бити хүн хайлгаад байгаа шүү дээ. Би тэг яах юм бэ? Нүдний бодлоо нүдний бодлоо. За тавшир. Ийм амар юм болно гэж би яаж мэдэх юм бэ? За чимээгүй намайг сонсч ээж. Хоёулаа одоо газ өөр өрөөнд орох хэрэгтэй заяа. Тэгэхгүй бол одоо нөгөө их муужг нь гараад байна шүү дээ. Тэгш нэрээ. За миний хөө хайш авч. Иш ямар хэцүү амьдарч байгааг чи харж байгаа үстэй. Мууча. Зөвхөн хадаа. Уучлаарай. Одоо гү. Бархан минь хоёулаа яагаад ингэж гитэж яваад байгаа юм бэ? Яагаад эндээс нэг сахалтай нөхөрөөсөн шүү дээ. Тэрчээстэй зэрлэг эдийн шунгатай. Хамт явъя юм ахуулъя гэдэг нөгөө хос чинь. Тэгвэл болохгүй юм байна. Гүгэр. Хүчтэй ч юм уу? Түрүүндээ гараа байж заа. Газар татдаг шүү. За. Төрсөрг. Энэ хоёрын хэн яг чиний найз хүүхэн юм? За. Одоо би танаас янз юм нуугаад явах тий. Энэ хоёр хоёулаад миний найзлгүй. Хоёулаа. Чүм одоо тоолоод байгаа юм хаашаа юм бэ? За юу балар эстний хүн шиг царай гаргаад Тэгэхгүй яах юм? Чоо даашин тэгээ дандаа иймэрхүү байдалтай гэртээ байж идэм юм. яалаа гэж тий. Өнөөдөр л гайн таарчлаа. Өвн дагцдгүй юм да ямар сони. Зохицуулагч шиг амарх юм байхгүй. Гараа явдаг ирэх мөөжгаа. Энд чи онгоцны эсч ярц. Онгоц цагтаа нисэн цагтаа ирнэ. Байхгүй 2 хоногудад нь энэ хөхтийг дуутчихдаг. Ямар банзал новш вэ юм уу одоо? Чи одоо тэгээд очиж гэр орондоо ээжийнхээ дэргэд ингээ балиартаад банзалтаа байж идэм үү ч юм уу? Банзалтаад гэж ямар онцгой сонгож ирдэг юм. Тэгээ яагаад байгаа юм чи? Би банзалтдаггүй юм. Зүгээр энэ хоёр хүүхдийг одоохондоо нэг ингэж амжиг. Гүг хаа унтдаггүй маа. Унтдаггүй. Юу болов ч тийм байж дээ. Та бодоод үзэлтэй. Гараа явдаг 19 настай. Гоо үзэсгэлэн би хаа ирчүүч. Залуу нас намайг галзуурлах төгтөг. Харин энд байгаа энэ баян хүн бол заваргал миний амьдрал гэсэн үг. Та харал та хаа гэр орно хар. Энэ юмнууд хаанаас ургаад байна гэж бодож байна. Тэгээд сүүлийн жилүүдэд яагаад танаас мөнгө аваагүй нь ойлгомжтой. За тэгэхээр албах юм. Жог овсоотой байзээ. Сайгаа хөнгөн зөрүүлдэ штэ. Одоо харин ингээ харгал хэрэгтэй байна. Би муужрыг аваад дэлгүүр хошоо ороод нэг хэсэг цаг саадуулаад буцаад ирээд шин. Тэр хооронд та энэ хүүхнийг явуулчих байзаа. Битгий загварах чи юу хөнгөн зохицуулыг зөрүүлж шиг чадахгүй битгий. Олон юм яриад. Чи өөрөө зохицуул. Бид л өөрөө зохицуулах гэж штэ хаа. Зүгээр жогоор тусалчих л доо. Би ойлгохгүй та нарын бизнесийг чинь. За яах вэ хаа. Зүгээр юу ч чинтимдээ энэ хүүхэнд бол дууны үг мөгний иш татаад гоё яруу найргийн сүүлийн мөртөө зөртөө хэлж цаач яваад ловсгоо заяа. Намайг хин нэгэнд тосолох гэж байгаа, буян болох гэж байгаа гэж хэлчих юм бол бүр ойлгосон. Ингээд болоо хурдан явуул. Зүгээр хин нэгэнд тосолох гэж байгаа гэж хэлчихлээ. Заавал явуулсан байгаа хаа. За яах вэ? Би ээжигээ бодоод чи
Чиний төлөө сүүлчийн удаа худлаа ярьж байгаа маань энэ бол за. Хайртай шүү. Энэ орчтон дээр та бүхэн хоёр аавны ивэр шиг хоёулахнаа тийм үү? Цэнгэлээ. Хонгор минь. Та энд байсаар л байгаа мó? Би байж л байна. Цэнгэл арин байхгүй сая явчлаа. Юу? Хаашаа? Хүнд туслана гинэ. Хүнд туслах чухал ажил гарлаа гэж сая харин Жактай хамтгаараа явчлаа. Хүнд туслах жаам бол одоо яа гэх вэ? Гүй тэгээд надад хэлэхгүйгээр явчихж байгаа хэрэггүй. Намайг танд хэлчихээрэй л яваад өглөө шүү. Хизээ ирнэ гэж байна? Мөд ирэхгүй лав нэг 2-3 цаг бол болох байх. Оо. 2-3 цагийн бол би хүлээж бололгүй яах вэ? Гүй. Андуура хэлжлээ. 2-3 хоног бол болох юм шиг юм яриадсэн шүү түрүүнээрээ. Юу? Тэ? 2-3 хоногоо. Тэ. Дөнгөж уулзаад байсан юмсан. Одоо тэгвэл яа их вэ те? Та тэгээ яах чинь? Яах вэ? Тийм олон хоног би энд юугаа хийх вэ? Хувцас сольчход явъя да. За та урдхан шиг яваарай. Ээж! Яасан миний хөө? Юу яасан гэж? Яагаад вэ? Хүү ээж? Яагаачгүй яасан бэ? Юу яагаачгүй гэж та яагаад байгаа юм бэ? Яагаачгүй шүү дээ. Яаж чаад байгаа юм? Яна. Вау! Ээж! Яасан бэ? Та ямар гоё харагдаж байна. Яг л залууг их шиг үнэхээр гоё харагдаж байна ээж. I'm trying to find a man good loving ain't an easy thing to do. You got to notice what you're looking for and where to find it too. She's hot to go, she's ready. She's hot to go and how. She's hot to go, you've got to know. Let's stop and do it, girl. You don't have no way for shutting. You don't have to stand in line. You don't have the girl who sees you here. You don't have to waste your time. She's hot to go, she's ready. She's hot to go and how. She's hot to go, you've got to know. Let's stop and do it, girl. Or you can stop by in the morning. You can stop by late at night. Or you can stop by if you're ugly found or if you look alright. She's hot to go, she's ready. She's hot to go and how. She's hot to go, you've got to know. Let's stop and do it, girl. Вау, ээж! Та нэрээ үнэхээр гайхалтай гоё харагдаж байна. Үгүй ээ. Яг л залууг их шиг. Манай найзын бэлгэлсэн дайшин юм аа. Тэгээ би зүгээр өмсөж үтсэн. Үгүй яах гэж гоё харагдаж штэ. Та аашиж байгаа. Ээж нү? Юу ойрхон гарчаад нэг хүнтэй уулзчаад ирээ. За би яах вэ? Гэхдээ миний хүү одоо энд юугаа хийгээд зүгээр зогсоод байгаа юм бэ? Өрөөндөө ороо сайхан амар. Юу яриад байгаа юм бэ? Би энд намраа гусанд оруулж байгаа ч. Үгүй. Би энд намраа гусанд орохыг хараад байж штэ. Бүр усанд орохыг хараад зогсож байгаа юм уу? Биш ээ, биш. Би энд намраа таамд гусанд орох гэдэггүй. Биш ээ. Миний хүү. Би энэ намрааг чинь явуулах гал юм чи. Ойлголоо. Миний хүү. Энэ цэнгэлийн бизнесүүд дотроос надад энэ 39 жоохон таалагдаад байгаа шүү дээ. Мэдгүй амьдрал үдсэн болоод ч тэр юм уу. Арай л нэг дотор нэг арай л өөр. За, миний хүү.
Хөө ээж. Ээж хурдгаш явчихад ирээ. За яг хөө ээж та явчаад ирдээ. Гэхдээ би дараа нь цэнгэл хоёртой яриад байна шүү. Юу ярих гэдэг юм? Сайхан мэдэрээ тоо. Юу ч байхгүй, ярих юм юу ч байхгүй. За манайхаас хурдхан шиг яваад өгөө. Та юу н яагаад байна? Яасан? Яагаад та намайг төрөнөөс хойш энэ гэрээс хөөгөөд байна? Хөөгөөгүй би зүгээр таныг хурдхан шиг яваад өгөөрэй л гэж хэлж. Та одоо хэн болчиход? Хэнийг ирчээ? Хэнийг хаанаас хөөгөөд байна? Хөгсөн хүнтэй өглөө усаа заргалтанд хичээр төөрсөн төрөлтэй чинь уулзуулж өгсөн нь миний хонгорын буруу юу? Гүйр. Малгай тавиад манайх гэрчээр та юу юм дэндүү даварсан бацаан биш шүү. Тэгэхээр би бодлоо л тоо. Би таныг манай гэрээс гарсны дараа гарахаар шийдлээ л дээ. Тийм болохоор та яг одоо манай гэрийг чөлөөлөд өгөхгүй юу? Би таны дотрыг үзээд хөө. Ясмин хангамруу би шог хэдрүүлсэн байл та намайг үзлээ. Та нарыг үзээд өгч. Үзэхүү? Би тэнд үзэхүү? Гүү. Юу. Би
Би чамайг хэтрүүлсэн байл та. Та намайг уучлаарай л гэж хэлэх гэсэн юм л та. Үгүй та харин бүр намайг норгож ирлээ. За яастаа уучлаарай. Юу хуцаа тавьчих. Юу? Үгүй. Юу чи? Та хуцаа эсвэл өөрөө тавьчихгүй. Биш ээ. Юу? Хоёул хуцаа тавьчих юм. Биш ээ. Үгүй би өөрөө хуцаа тавилаа. Үгүй. За уучлаарай. Юу шүү? Хамт усанд орохгүй шээ. Би таныг норгоч шүү. Та намайг норгочлоо. Та үзээд өгөх эсвэл. Үгүй би юу? За уучлаарай. Би өөрөө хуцаа тавилаа. Хатаач. Та хуцаа тавьчих. Уучлаарай. Би таныг эвгүй байдалд оруулсан бол та намайг уучлаарай. Хоёулаа нэг сайхан кофе уу та татгалзахгүй үстэй. Тэгэлгүй яг дуртай. Би таны доотхыг үзээд хүү гинүү. Хоёулаа хамт хуцаа тавиад усанд орё гэсэн. Юу болоод байна? Сайн байна уу? Сайн байна уу? Ёо. Айгүй юу? Та кофе чихэртэй уух уу? Эсвэл чихэргүй уух уу? Ёо би кофе чихэртэй байна уу? Чихэргүй байна уу? Аль нь ч гэсэн болно л доо. Та нэр үнэхээр сандрахгүй юм аа? Би юу? Тэгэлгүй яах вэ? Би уул айгүй л дээ. Таныг хараад жоохон сандраад байлаа. Намайг хараад уу? Хөвгөлтэй ч юм уу? Цэнгэлтэй хамт байгаа юм шиг. Хөвгөлтэйгээ үед бол харин хөвгөлтэй шүү. Юун цэнгэл? Инх та юу н цэнгэлийг хизэнээс хэлж мэддэг юм бэ? Би цэнгэлийг бүр төрхөөс нь ахуулаад мэдэн шүү дээ. Бүр харн ялгаас нь уу? Бүр яасалд байхаас нь мэдэн. Хөө. Сайхан л хэрэг байна. Манай цэнгэл жаахан хөнгөмсөг болохоос уг нь сайхан сэтгэлтэй залуу шүү. Хаяа жаахан хэтрүүлчих гээд идэг болохоос шүү. Цаад чинь хүмүүлийн ажил хийдэг юм л да. Зөө. Тэгээд их олон хоног аимшигтэй газруудаар явдаг юм. Тэгээд би миний хонгор гэмтэж бэртүүл яа. Амар осол гаруул яа. Бие бодох хэрэгтэй хэр миний өдөөс юу гэдэг гэж. Зөө. Миний ганц амь бусдын 10 амьдралыг авраад дуусвал аз жаргал. Танилэг байх чинь. Ёстой танил үг баг чинь. Үндэ би бас хүмүүнлэгийн ажилтан л да. Та юу? Тэ. Үгүй дээ. Та нар ч одоо бүгдээрээ хүмүүнлэгийн ажил эрхэлдэг гигантнүүд хэрэг үү? Аа? Одоо тийм л болж таарад байна. Та тэгээд энэ ажлыг хэр удаа хийж байгаа? Би энэ ажлыг их удаан хийж байгаа шүү. Би багада англи хэл сурах зорилгоор нэг хэдэн гадаад найзуудтай болсон юм. Тэгээд тэд нар чинь бүгдээрээ хүмүүнлэгийн ажилтан байсан тийм үү? Тий. Тэгээд та эхлээд тэднийг зүгээр л нэг хэсэг дагаж явдаг байсан. Сүүлд нь тэдний нэгэн адил хүмүүнлэгийн ажилтан болоод гарч чадгаа байсан. Тийм үү? Тий. Гүй ямар сони юм бэ? Манай цэнгэл бас яг ингэж ярьдаг шүү дээ. Энэ нэр үнэн зэлтэй бацаа юм. Уучлаарай. Өөрөө сая юу гэсэн бэ? Гүйгүй.
Юу л да цэнгэл битээр тэр үед бас хүмүүнлэгийн ажлаар хамт ажилладаг байсан юм л да. Юу хүмүүнлэгийн ажил хийх хэцүү биз? Хэцүү байлгүй яах вэ? Та боддоо. Нүдэн дээр өсөж өгч байгаа хүмүүсийг хараад тэднэрт огтхон ч тусалж чадахгүй байх нэхэр. Үнэхээр хэцүү. Нэрээ тийм байх шүү. Хүнийг найзаар нь дүгнэ гэдэг. Тэгэхээр цэнгэлийн найз гэхээр таа ч бас их сайхан сэтгэлтэй хүн биз? Тийм үү? Гайгүй шүү. Харин миний хувьд яах вэ? Хаяа нэг цэнгэлийн хүмүүнлэгийн ажлыг дэмжиж санхүүжилт хийдэг юм. Тэрнээс өөрөөр олигтой тус нэмэр болж чадахгүй юм да. Та тийм баян хүн үү? Юу гэсэн үг вэ? Гайгүй. Зүгээр юу би таныг ямар ажил хийдэг вэ гэж асуух гээл. Би юу? Би яах вэ? Мөрөөдхөөс цаашгүй хөгшин юм ихтэй. Хөгшөө. Та ч одоо ямар сонир юм бэ? Яагаад ийм сонин бодолтой байдаг юм бэ? Та эддээ. Эмэгтэй хүний насыг хизээч битгий асууж бай. Эрэгтэй хүний цалинг бас хизээч битгий асуу гэдэг үг та мэдв үү? За яах вэ? Хэлэх дургүй бол би таны насыг таая. Хэрэггүй дээ. Та таахгүй. Зүгээр би таач. Таахгүй дээ. Хэрэггүй. За та бол за өсрөл 21. Та надад тоглоод байна уу юу? Таасангүй юу? За тэгвэл 23. Та надад нэг л дайжигнаад байна да янсан. За таахгүй юм шиг юм. Яшиг ойлоо голдоо чи 22 хагас. Би зүгээр л эмч мэрэгчлээ. Залуу насндаа олон сайхан зүйл хийхийг хүсэж мөрөөдөж явлаа. Төд хөдөлгөө нөхөртэй болж хувийн эмнэлэг нээгээд л өдөр шөнөгүй ажиллаж хүмүүсийг эмчлээд л амьдрал бэлэглээд л бүх зүйл урагштай бүтэмжтэй аз жаргалтай сайхан амьдрал маань эхэлсэн. Гэтэл нэг л өдөр нөхөр маань ирээсээ яваад өгсөн. Тэгэл би гэдэг хүн нөхөрчгүй, хүүхэдчгүй, хинч таахгүй баян эмэгтэй болж үлдсэн юм да. Яагаад би ингэ танд хамаг юм яриад байна? Зүгээр. Юу штэ нэг юм үг өгдөг штэ. Эмэгтэй хүн хамаг амьдралаа танд ярьж байна гэдэг чинь зовлон тоочж байгаа хэрэг ерөөсөө биш. Харин ч бүр танд итгэж гин гэсэн үг гэж. Та яагаад ийм сонин үзэлтэй юм бэ? Би таныг бүр гайхчлаа. Яагаад ийм готрон үзэлтэй байна? Хүн эрт зориггүй болно гэдэг чинь эрт хөгшөрнөө л гэсэн үг. Амьдралын төлөө зүтгэх тусам амтан улам нэмэгддэг. Нэрээ та хүмүүнлэгийн ажилтан болж болно шүү дээ. Би юу? Тэ? Та намайг үнэхээр хүмүүнлэгийн ажилтан болж болно гэж бодож байна уу? Тэгэлгүй яах юм бэ? Тань шиг ийм сайхан сэтгэлтэй хүн болохгүй бол өөр хэн чадах юм? Хүмүүнлэгийн ажилд чинь хамгийн гол нь хүний сэтгэл байдаг байхгүй юу? Би бүх насаараа л хүмүүст тусалж амьдрал бэлгэлхийг хүсэж мөрөөдөж ирлээ шүү дээ. Тэгвэл би бүх насаараа хүмүүст тусалж тэднийг дэмжиж ирлээ. Хүмүүст туслах сайхан тийм ээ. Хичнээн сайхан гэж. Хүүхэд, хөгшөд хүмүүст амьдрал инээд баяслыг бэлгэлээд л олон газар орон үзэж зөндөө олон хүмүүстэй танилцсан. нэрээ би ивч мэрэгчлээ болохоор хүмүүнлэгийн ажилтан болоход бүр их тохирох юм шүү. Тэгэлгүй яах юм бэ?
Хүмүүнлэгийн ажилд чинь хамгийн гол нь эмчийн мэргэжил байдаг. Хооронгуудад эмчийн мэргэжилтэй ямар ховор байдаг гэж Африкийн зарим оронд бүр эмч гэдэг үг чинь бурхны гар гэсэн утгатай байдаг гэж та боддоо. Бурхны гараа. Ямар сайхан юм бэ? Би тийш явахыг ямар их хүсэж байна гэж та намайг ойлгож байна уу? Мянган хүний амийг аварсан эмч Намраа. Тэгвэл миний энэ насны маань мөрөөдөд би ихэн тэргээ та боддоо. Таны амийг аварсан тэр бяцхан жаал хэдэн жилийн дараа томоо хоёр болчихсон. Таныг ээжгээ инхрийлэн хайрлан тэрнэ. Тэгээд бас ихнэр авчихсан байна. Тэр хоёр бяцхан охинтой болчихсон. Охин нь жижигхэн хөөрхөн гараараа миний хацрыг илвэ. Тэр охин нь олон жилийн дараа зөндөө олон хүүхдүүдтэй болчихсон. Таны амийг аварсан тэр ганцхан үндэс мянган жимс саглаасан сайхан том мод олон ургана гэж боддоо. Ямар сайхан юм бэ? Хэрвээ би хүмүүлийн ажилтан болох юм бол бүхэл насны маань мөрөөдөл биелэхэд эргээ та боддоо. Би бүхэл насаараа хүмүүс амьдрал, ад жаргал, инээд хөөс, сайхан бүхнийг өгөхийг хүсэж мөрөөдөж ирлээ. Та намайг ойлгож байна уу? Ойлгож байна уу? Хичнээн сайхан юм бэ? Та надад туслаач. Por lo que fuiste tú para mí, por los años felices que compartí, por las cosas que me diste, por seguir todavía aquí. Por tu paciencia y comprensión, por brindarme la fuerza que me faltó, por haberme acompañado en la alegría y el dolor. Vida, mi vida, te quiero pedir perdón por el daño y las heridas que sembré en tu corazón. Vida, mi vida, trataré de ser mejor y prometo en este día jamás dejaré de quererte. Palabra de amor. Por tu paciencia y comprensión, por brindarme la fuerza que me faltó, por haberme acompañado en la alegría y el dolor. Vida, mi vida, te quiero pedir perdón por el daño y las heridas que sembré en tu corazón. Vida, mi vida, trataré este día jamás de... Юу, тэгвэл би танд яаж тусалах вэ? Аа, Гэхдээ та дөнгөж зайл надаас
Та надад туслаач гэд аврал ирсэн дээ. Би гэсэн юм уу? Та дөнгөж сая надаас тусламж гуйсан биз дээ. Харин толгойд элдв янзын юм бодогдов. Хин бэ? Яна. Яасан? Бадамгч. Тэгээд Гүдээ тав тэр юу гэж бодох юм бэ? нэгэтэй штэ. Юу янз? Янзлаа та. Янз чи. За гайгүй байна да. Намра. Би бадамгчиг өөр өрөөнд оруулж чар та сэмэрхэн гараа авчирээ заа. За тэгээд. За. Намра. Би таныг ингэж тогтъё за. За. Тогтоосон уу? Тогтоосон та намайг ингэж тогшгол уу? Биш ээ. Ингэж. За. Үнэ. Сайн байна. За. Чарлаа. Та бити удаарай. Хурдан байвал их зүгээр байна шүү. За. Хараа, энийг хараа. Надаа юу авчихсан? Чимээ бааш. Уучлаарай. Ямар гоё юм бэ? Тийм бааз. Тийм байна, ямар гоё юм бэ? Чинийх юм уу? Тий. Бүгдээрээ чинийх юм уу? Би чамдаа зөндөө их бүр ийм их хайртай. Зинглээ байдлын өрөөл байгаа даа шүү. Юу гэсэн үг юм бэ? Шуун утга уцаагүй эргүү. Шуу харин үүрэнд оргодод байна. Та хоёр юу инээдтэй юм яриад байна? Юун шувуу? Муучга өрөөнд ороо байж. Ой. Ийшээ ороод юм яхаа юу? Саахан жаккузанд орохгүй. Нэр тий. Усанд орч. Усанд орохгүй. Орчихл та. Армааргүй байна. Чи зүгээр орчихл та. Орлоо та. Орлоо. Гууч наа. За. Тэгвэл цугаарыг. Араас ч орё. За. Намайг орхоос нааш гарч болохгүй шүү. За. Тараа. Яаж юм бэ? Яагаад явуулаагүй? Хүй. Та зүгээр үү? Байдал өөрөөр ирсэн. Байдал өөрөөр ирсэн гэдэг чи юу гэсэн үг вэ? Гэхдээ яах вэ байдал өөрөөр ирэхгүй юу? Юу инг. Чи наад бүхнээ класс аваад явзаа юу? Би намайг зохицуул юм дээ. Одоо тэгээд буцаж гарья. Дэлгүүр худалдаж авч өгөх юм уу? Гэхдээ яах вэ ямар нэг арга хэрэглээр надад Хин бэ? Ээж тийм ээ түрүүн гарсан. Хажууг нь яагаад тэгдэг нээд байгаа юм бэ? Хаалгаа тайлаач. Гинтийн бэлэг. Чи юу хийж байгаа? Харин чамаа хөрөгчөндөө муудсан амттан бити багаас надгүйгээр бити ганцаардаасаа гэж төрөл ирлээ. Яагаад яваагүй? Харин унаанасаа хоцорсон. За танилц. Нөгөө миний яриад байдаг ах. Чи аргал. Ах чинь ирсэн юм уу? Тийм ээ, гай тавьж ирсэн. Биш ирсэн. Сайн байна уу та? Сайн байна. Намайг Нараа гэдэг тантай танилцсандаа баяртай. Намайг жаргал гэдэг. Та хоёр ямар адилхан юм бэ? Сагалтай болохоос биш яг чамтай адилхан юм бэ? Чи галтгаар орч. Би алтгаар орж явах юм. Яг тэ нөгөө надад хийж өгдөг гоё хоолнуудаас айлыг нь хийгдэгч. Би хизээ хоол хийж исэн юм бэ? Хоол хийгээд амжилт олж байгаагүй шүү. Нэр тий. Тэгвэл зүгээр л өндөг шарч. Өндөг. Өндөг үү? Тий. Өндөг олж чадна шүү. Тэгэлгүй яадгийг. Би тэгэхэд өндөг шарж ин гэдэг чинь хоол хийж чадна гэсэн үг үү? Яг үнэн. Өндөг шарж яана гэдэг чинь хоол хийж яана гэсэн үг. За. Би өндөг шараасаа хуцас олчихлоо. Үгүй хэрэггүй ээ. Энэ хуцастайгаа шараад бүр гоё. Тийм үү? Чамд гоё харагдчих хамаагүй дээ. Таачаа. Энэ аль? Өндөг үү? Гого. За. Гурав дахь нь. Бас л унтдаггүй юу те? Энэ л унтдаг нь.
Дөрөвдөх гэж байгаа юу? Ядагчтай хаа. Юу болов гэж дөрөвдөх гэж байгаа юм. Байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Итгэхгүй байна. Би явлаа. За миний буруу хаа бити явлаа. Би явбаар байна. Хаа чиг хэцүү байдал болчихлоо штэ хаа. Юу зүйл би залгах чинь энэ мөдөс чинь. За хаа гойч хаа. Бити явлаа тхөө. Одоо ч гой зөрүүлээ. 1 2 3 гэж зөрүүлчих заяа хаа. Иди балаа юм. Миний буруу хаа гойч штэ тхөө. Жохон тусаач. Би хөөе. Ирак, Афганистан, Сирия зөндөө олон дайн тулаантай газараар явж исэн заа юу. Гэхдээ би ийм ширүүн байд төлөж орж ирсэн юм. За. Тайштай хаа. Яха. Бити явлаа гойч тхөө. Чи юу яриад байгаа? Вэ маш хөнгөн зөрүүлээ. Хөнгөн зөрүүл яа. Сэтг. Сэтгэл болоо. Гой. Үнэхээр чадахгүй нь уучлаарай би явлаа. Яха. Явж л байхгүй юу? Яв заяа, яв тэр чигээр яваарай. Тэр чигээр явна заа юу. Яха, уучлаарай. За, бэч. Энэс ингэ яха. Миний буруу. Бэч та. Жаргалаа болж гин үү? Батмагч яасан болоо? Бархан минь муужгаан усан дарчлаа. Бадмаа. Энд байсан хадаад яач юу? Байсан байранд нь байхгүй маа. Хараа. Би өндгөө шарахтаа. Нэг талаар нь шарах уу, хоёр талаар нь шарах уу? Яаж шарвал яг хоол шиг болох юм бол? Та хин бэ? Та өөрөө хин бэ? Чи хин бэ? Хөөе, өөрсдөө хин бэ? Батмагч чи? Ээж үү? Цингэлээ. За дүүгийнх нь буруу ойлгосон биз дээ. Одоо би яг танихаар хийнэ. Тохирсондоо. За, одоо харин яах вэ? За яах вэ? Тохирсондоо заа юу. За одоо ингэ. За. Чи навчааг зохицуул, би намрааг зохицуул юм дөө. Нараг яах юм? Бас нэг хүүхэн байгаа байлаа. За ингэ. Чи навчаа нараа хоёрыг зохицуул, би намрааг зохицуул юм дөө. Яагаад заавал та намраа гэж? Тэгээ өөр яах юм? Би тэр хоёрыг яаж зохицуулах юм? Чи хоёр хүн зохицуулахгүй юу? Би намрааг зохицуулна. Тэгээд гой нэг. За хаа энийг ёстой хин гэдгийг би мэдэхгүй шүү. Ээж. Ашгүй минь гэж. Миний хоёулаа ээжсэн юм уу? Юу нэг яашгүй гэж. Яасан бэ? За ээжээ бадарсаа. N19, N29, N39 гурав тавраад ирсэн. Би чамд хэлсэн шүү дээ. Хэдэн нэгэн цагт ийм юм болоо гэж би чамд зөндөө хэлсэн. Бит үглээ. Ай бод. Биш. Одоо ах яахын зохицуулж байгаа. Яах юм бэ? Тэг яах вэ хаа?
За бид хоёртой дараа нь яриад тийш өдөө. Миний хүү заах юм уу? За. За одоо ингээд зүгээр. За. Та нарыг зохицуул, чи навчааг зохицуул, би намраг зохицуулна гэдэг. За, ойлгосон. За. Хүү. Ингээд яг доороос нь хич гоё гаргая заяа. Эхлээд энэ 19 би 29 39. Эхлээд би гаргая шүү. Хүү. Би намраг. Та яагаад намраа гэдэг. Тэгэхгүй яагаад чи тэгвэл би намраг. Чи навчаага зохицуулалтаа. Та хоёр бол би намраг. Би намраа. Яваач дээ. Чи дөрөвдөх гэж байхгүй өстэй. Байхгүй. Тэгээ хийв. Харин. Соо. Хэнийг нь хаалгаа тайлахгүй мó? Би. Хэрэггүй. Намрагч. Би тайлчих уу? Зүгээрээ навчаа. Их чин тайлаа. Зүг сэтгэлийг минь жаргах зөөл мэдрэмж хай. Зүуд нарыг үргэн хүлчах хөнгөн бүнийг харц удах энхри бүсгүй. Хайрсан миний сэтгэл хожимсон гэвэл үгүй шүү. Арбайд чарган хай. Хамтдаа үрд бод хайхамшиг хай. Задуса бивиндэн хайрцаа задуса бивинигэн энэмдрэн зөвхөн хайрмаа хар энэмдрийг хөгдөх тансаг уяндаг шиг хар энэ хорвогийн хамгийн гэрэл гэгээтэв өчүүхэнч уних хэрэггүй дээ амьдрал өөрөө сайхан чинь Ор зүрх чинь хайрыг мэдэрвэд аз жаргалдаг чинь Арбайд чарган хай Хамтдаа үрд бод хайхамшиг хай Дурцаа задуса бивиндэн хайрцаа задуса бивинигэн энэ амьдрал зөвхөн хайрмаа энэ амьдрал зөвхөн хайрмаа Өнөөдөр чи яасан сайхан өдөр вэ? Хайртай хүнийхээ гэрүүл халуун хамбуу дээр өж өгтөн ороод ирдэг. Юутай гайхалтай аз авшаа гэхээр ийм байдаг байна. Та хэн бэ? Би юу? Би бол хан хорвоод дүүдэн нисэг дайж хүрэн олсон хүн байна. Хайртай хүнээсээ өөр хүн харахгүйгээр сохорсон нэгэн байна. Гайхамшигтгой өмсөлтийн өмнө өвдөг сөхөрсөн эр хүн байна. Тийм ээ. Би энэ бүсгүйтэй мессеж шүчдэг. Боломж арах юм бол ууддаг. Бүр хамтдаа бүжгэнд явдаг. Ямар гайхалтай бүжгэлдэг гэж саннаа. Дууга татаачтэй. Битгэж. Ичгэргүй. Өршигөөрэй. Та нар битгэж болоорой.
хайр дурлалд насны хязгаар байдгүй гэдэг үстэй. Хана. Би өнөөдөр чамайга нэр төгтөөгөөр гуйхаж ирсэн. Энэ өдрийг би тэсээ ядуу хүлээж байлаа. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, сайхан чамайгаан эхнэрэм болгоё гэсэн юм аа. Битгий доохот зүгээр дээ бадам ихчээ. Нэг ч гэсэн ядаж үнэн байг л дээ. Таны хатгаа өгөх ёстой хүн чинь тэнд байна. Зинглээ. Чамайг татгалзахгүй гэж найдаа. Аваач. Аматад хурдан гар цагаан олоогүй тэнэглэл байна. Ойлгомжтой, өгөм ойлгомжтой. Өшөөрэй, өшөөрэй. Намайг уучлаарай. Зүгээр дээ бадам хичээ. Та ямар буруу юм хийсэн биш. Би буруутай. Хамгийн их буруутай. Энэ хүүхдийг багаас нь эрхлүүлж өсгсөн нь миний буруу. Уг нь би энэ явдлыг дөнгөж эхлэнгүүт нь болиулах ёстой байсан юм л да. Харин бүр эсрэгээрээ хамтдаа худлаа яриад та нарыг хуурсаар байгаад ийм байдалд хүргэсэн нь миний түмэн буруу. Би уг нь Цэнгэлийг жинхэнэ хайрыг мэдрээсэ олоосэй гэж хүссэн юм. Минийхөө ээжигээ уучлаарай. Ээж нь чиний хажууд байгаад байх юм бол чи хизээш томоочихгүй. Яг л энэ хэвээрээ байгаад байх юм байна. Тийм болохоор намайг уучлаарай. Ээж. Намраа. Навчаа. Нараа. Миний хоёр хүү бол сайхан сэтгэлтэй залуус шүү. Октод минь. Энэ хоёрын минь уучлахыг хичээгэр. Би энийг л хүсэж байна. Намайг уучлаарай. Ээж. Уучлахгүй хөстөө нь би байх л та. Намайг уучлаарай. Би та гурвыг хэний ч гомдоохгүй гэсэндээ гэхдээ би та гурвыг хэний ч хайр ихрээдэд халамжаар дутаагаагүй үстэй. Тийм ээ. Чи бид гурвыг хэний ч хайр, инхрийлэл, халамжаар дутаагаагүй. Бас бид гурвыг гомдоохыг хүсээгүй байж болно. Бид гурвыг гурвууланг нь хайрлаж бас болно. Гэхдээ амьдрал зүгээр нэг хайран дээр тогтдоггүй юм. Амьдрал ариун нандин зүйл дээр үндэслэж ургасан. Тийм сайхан хайран дээр тогтдог. Харамсалтай. Энэ бүх хол хуурмгийн цаанаас чиний хайр огтхон ч харагдахгүй вэ? Намраа.
Үгүй яхаа. Миний чи хэнийгч дуурах хэрэггүй юм дүү. Чи өөрийнхөөрөө л байх ёстой. Ха? Хүүгийн амтан. Өөдгөө монош. Чи яаж ингэж чадж байна? Чи яаж ингэж чадж байна зинглээ? Энэ хайр юм уу? Би чамайг үзий ядчих. Дахиж харахыг ч үсгүй байна. Чи хайр гэж юу болохыг мэдгүй. Чи мэдгүй. Хайр гэдэг бол үнэндээ яг үнэндээ Басин биш. Чи ч намайг уучлахгүй байх л та. Гэхдээ би чамайг бусдаас өөрөөр хайрладаг. Өөрөөрөө? Өөрөөр гэж яаж? Би чамтай хамт байхдаа үнэхээр их аз жаргалтай байдаг. Би чамтай хамт байхдаа яг өөрийнхөө байж чаддаг. Би чамтай хамт байхад надад бүх юм сайхан санагддаг. Үнэхээр гоё мэдрэмж мэдэрдэг. Нараа. Чи бити явуулаад би гооч. Чи надад ганцхан боломж олгоч. Ганцхан боломж. Би энэ боломжийг хийцээ шаардахгүй. Гооч. Жаргах нарны сүлжээ тоя. Надад юу үгэлэн бай. Жаргалтай байх та сэтгэлээ инээж юуны тухай дуулах вэ? Би чамайг уучлана. Гэхдээ чи намайг уучлах болов. Юу гэсэн үг юм бэ? Яагаад надаас уучлах вэ? Миний буруу харин намайг уучлаа.
үзэлтэй. Чи зүгээр энд усан зүйл дэмдгэлсэндээ надад гомдсондоо худлаа хийж байгаа тийм биз дээ. Худлаа. Би чамтай үлдэхийн тулд нөхрөөсөө хүртэл салахаар төлөвлөсөн байсан. Хайр гэж юу юм бэ? Хэн нэгэнд хизээч хагцахгүй үрд хамт хуурахгүй үнэж байна гэж хэлэх амлалт юм уу? Амлалтаа мартаж, нууцаар амраглаж, амьдралын бүхий сайхныг таашаах гэсэн амьжхан шунал хүсэл юм уу? Хайр гэж юу юм бэ? Гоо үзэгслэн, гоо сайханд хүн бүхэл дурладаг, тэмүүлдэг, тэмүүлсээр учирдаг, төвчээр алдран нүцгэрдэг. Нүцгэрсэн биес хүрлцэхэд байгалийн хуулиар шатаж, дур хүсэл буцалж, сэрэл сэтгэхгүй орон зай дасгарч буй тэр хэсэг гэм мөчийг хайр гэх үү? Хайр гэж юу юм? Найсуу театрын бүжигчдээ! Жүжигчин Ууган Баяр Оцгон Сэцэг. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Армандах. Театрын уянгийн найруулга Найсуу театрын шинэ уран бүтээл гинтийн бидэг романтик жүжигийн уран бүтээлчид Хинэггүй миний сэтгэл ачин зүйл мэдрэл үргэлж биднийг дэмждэг үргэлж бидэнд тусалдаг үргэлж биднийг хурцлдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Найсуу театрын шинэ уран бүтээл гинтийн бидэг романтик жүжигийн уран бүтээлчид Хагцлын нэг өдөр дараа